12 дугаар сарын 3-ны өдөр олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Энэ өдрийн хүрээнд яг одоо Монгол улсын төрийн ордонд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний чуулган зохион байгуулагдаж байна. За энэ удаагийн чуулган бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжилд төрийн бус байгууллагын түншлэл гэсэн ийм сэдвээр зохион байгуулагдаж байгаа юм байна. Бид чуулганы халуун үйл явдлыг шуурхай мэдээллийг хүргэхээр студидтэй хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ган Чимгийг урьж ирүүлээд байна. Сайн байна уу? Өдрийн мэнд хүргэе. За сайн байна уу? Мөн телевиз үзэгчид одоо нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргье. Хөгжиж байгаа болоод хөгжингөө аль ч улс оронд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зөрчигддөг, дэд бүтцэн шийдэгдэггүй гэсэн ийм асуудлууд яригддаг. Монгол улсын хувьд ч гэсэндээ энэ бол бас адилхан л бидний одоо сэтгэлээ зовниож бас гол анхаарлах сэдвүүдийн нэг болоод байна л да. Тэгэхээр энэ удаагийн чуулганы сэдвийг та бүхэн яагаад ингэж сонгосон бэ? Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжилд төр болоод төрийн бус байгууллагын түншлэл гэсэн энэ сэдвийн тухай ярилцлага эхлэв. Нийгмийн хөгжилд ер нь хөгжлийн бэрхшээлийн хоцрогдол бол байсаар ирсэн. Энийг улс орнууд бол өөрийнхөө одоо хөгжлийн үе шат болгоноор зохицуулах гэж одоо үйл ажиллагаагаа сайжруулах гэж авч ирж үцээр ирсэн байгаа. За бид бүхэн одоо энэ жилийн 12 сарын 3-ны өдрийг угтаад хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас санаачлан төрийн бус байгууллагуудтайгаа хамтын ажиллагааны хүрээнд одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ хөгжилд төр болон төрийн бус байгууллагын түншлэл гэсэн сэдвээр одоо чуулган хийхээр бол үндсэндээ хоорондоо тохиролцож ингэж хийж байгаа. За тэгэхээр ерөнхийдөө одоо бид манай агентлагийн нэрч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй одоо иргэдийн одоо хөгжлийн ерөнхий газар гэж байгаа тий. Ер нь бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн амьдралд оролцуулах, за тэднийг одоо хүртээмжтэй орчинд амьдруулах, нийгмийн хамгаалалт, эрүүл мэндийн боловсролын үйлчилгээ үзүүлэхээс гадна ер нь хөгжлийг нь авч үзэх нь бол нийгмийн оролцооны бас нэг хэлбэр байгаа. Энэ ч утгаараа бид бүхэн бас ярилцж одоо бас урт хугацаа Монгол улсын хувьд аваад үзэх юм бол 2009 онд нэгдсэн үндэсний байгууллагын хүний хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцэд нэгдэн ороод 2013 онд одоо Аз номхон 7 бүс нутгийн Инчоны стратеги эрхийг бодит болгоё гэсэн Инчоны стратегид нэгдэж орсон. Үүнийхээ үндсэн дээр бол 2016 онд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг батлан гаргаж хэрэгжүүлж байгаа. За энэ хуулийн хэрэгжилтийн бас нэг гол явдал нь бол ерөнхийдөө хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даасан агентлаг байгуулъя гэж үзээд энэ удаагийн Монгол Улсын засгийн газар санаачлан хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар байгуулсан. За ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийг аваад үзэх юм бол ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгмийн амьдралд оролцуулах, энэ хүртээмжийг сайжруулах асуудал ганцхан салбарын асуудал биш. Ердөө бүх салбарын уялдаагаар бол хангагдана. За тэгэхээр энэ удаагийн төрийн бус байгууллагын түншлэл гээд яад нэрлэж байгаа төрийн байгууллагууд нь одоо өөрсдийнхээ хийж байгаа одоо хууль тогтоомжинд оруулж байгаа өөрчлөлт өөрийнхөө хийж байгаа ажил тэдний зүгээс одоо тэдэнд үзүүлж байгаа нийгмийн дэмжлэг тусалцааг их зүйлүүдэд болвол ярилцээ төрийн бус байгууллагууд нь бидэнд одоо яг ийм асуудал хүндрэлтэй байна. Хүртээмжийн хувьд ийм асуудал одоо бид нэр гараад харааны бэрхшээлтэй хүн би одоо ингээд ийм зам дээр очиод ингээд надад цаад болоо цаашаа би одоо хаашаа явахаа мэдэхгүй ийм аюулгүй орчин надад хэрэгтэй байна тий. Тэрэгцэртэй иргэн болвол ерөөсөө би ингээд орчноосоо гарлаа. Одоо би яах вэ тий? Би орцороо ч ингээд нөгөө нэг бас ийм хүртээмжтэй байдлаар явж болохгүй бай гэдэг энгийн одоо нөгөө бүр хар хүнцгийн хүртээмжийн асуудал байна. За мөн сонсолгүй иргэд маань бүх мэдээллийг авч чадахгүй байна. Өнөөдөр Монголын үндэсний телевизийг одоо цагийн гурд мэдээллийг дурдах юм бол бусад бүх одоо телевизүүд маань тэр болгон нөгөө мэдээллийг хүргэдэг телевизээр гарч байгаа киноч байна уу одоо аль эсвэл одоо тоглолт шоу ч юу ч бэ залуучуудад хүрэх одоо таны мэдхүүн цагч байна уу энэ бол ерөөсөө сонсголгүй иргэдэд маань хүрч чадахгүй байгаа. Энэ асуудлаа бас ярих. Өмнө нь одоо хэрэгжүүлэх гээд байгаа энэ одоо конвенц одоо хуулийн хэрэгжилт ямар байгаа те энэ дээр Монгол улс одоо нэгдэн орчхоод одоо олон улсын өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа гэдгээ төрийн бус байгууллагууд маань төрийн байгууллагуудаа дүгнж байгаа энэ удаагийн чуулган. Тэгээ чуулган маань салбар дөрөв хуралдаантай. Нэгдүгüүрт нь бол хүртээмжийн асуудал. Энэ дээр одоо мэдээллийн хүртээмж, зам тээврийн хүртээмж, барилгын хүртээмж гэдэг ингээд хүртээмжийн нийт асуудлууд нь орно. За дараа нь хөдөлмөр эрхлэлт. Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэнний хөдөлмөр эрхлэлтийн асуудал бол бас төдийлөн сайн байхгүй байгаа гэдгийг одоо бүгд мэдж байгаа. Тэгэхээр хөдөлмөр эрхлэлтийн асуудал хоёрдугаарт нь за гуравдугаарт нь боловсролын асуудал.
За дөрөвд нь болохоор нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн асуудал гэсэн дөрвөн сэдвээр одоо ингээд хилцүүлэг хийгээд төр төрийн бус байгууллагуудтайгаа яг адил хэмжээтэй ер нь оролцогчдын тоо ч гэсэн төрийн бус байгууллагын тоо яг ижил тэнцүү оролцож байгаа 550 хүний маань ер нь за хөдөө орон нутгаас 5 төрийн хүн 5 төрийн бус байгууллагын төлөөлөл бол оролцож ингэж чуулганд оролцож байгаа. За Улаанбаатар хотоос ер нь одоо төрийн захиргааны төв байгууллага болон бусад холбогдох байгууллагууд тэгээд төрийн бус үйл ажиллагаа явуулдаг одоо бүх байгууллагуудаа ингэж оруулж энэ удаагийн чуулган төрийн бусын хамтын ажиллагааны үндсэн дээр нөгөө талаар харилцан одоо би уялдаатаагаар хуулиа яаж хэрэгжүүлэх үү, яг энэ салбарт юу тулгамдаад байна вэ гэдгийг одоо яг төрийн бус байгууллагууд буюу тэр иргэн маань өөрөө ярих нь бол бидний хувьд хамгийн чухал. Монгол улсын хэмжээнд 130 мянган гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдарч байна гэсэн юм тоо мэдээ байдаг. 103 мянган байна тийм. Энэ одоо хүн амын одоо 3 орчим хувийг нэг үеэр бодох юм бол бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарлаа хандуулах, за тэгээд нийгмийн харилцаанд тэгш оролцох энэ одоо асуудлыг хөндөж багаар бидэнд бол ахиц мэдэгдэж байна л да. Тэгээд хамгийн түрүүнд бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд гадаа гудамжинд явхад юм уу, эсвэл одоо үзрүүлжлэгээний байгууллагаар үйлчлүүлэх юм уу, иймэрхүү дэд бүтцийн асуудлуудыг шийдэх шаардлагыг тулгардаг юм шиг байна. Тэгэд энэ өөрөө одоо бүрэн шийдэгдэх боломж ер нь хэрэг байна вэ? Та үүнийг одоо яг энэ чиглэлээр ажил хийж байгаа хүний хувьд хэдэн жилийн хугацаанд ч юм уу, ойрын хэдэн жилдээ энэ ажлыг бид нэр багтааж хийх боломжтой гэж харж байна. Тий, бид нэр нэгдүгээр одоо хүртээмжийн тухай хуультай болъё гээд. За энийг бол барилга бот байгуулалтын яамн дээр ажлын хэсэг гараад ажиллаж байна. Хүртээмжийн хуультай болоод хуулиа хэрэгжүүлэхийн тулд одоо ямар байх ёстой вэ гэдгийг хүртээмжийн хуулийн дээр юуг тусгаж өгөх нь одоо бидний гол зүйл байх ёстой вэ. За хоёрдугаарт байгууллагуудад үнэлгээ хийж үзэж байна. Одоо бас төрийн бус хөлбөмбөгийн нийгмийн хамгааллын яамнаас санаачлаад төрийн бус байгууллагуудаа оролцуулаад өөрөөр хэлбэл нэг одоо харааны бэрхшээлтэй хүн, нэг тэрэгцэртэй хүн, нэг сонсголын бэрхшээлтэй болон барилга бот байгуулалтын яамны дэд бүтцийн чиглэлээрээ мэрэгсэн болон барилгын одоо зураг төсөв хийдэг хүн, мөн барилгын одоо хүлээж авах ийм комиссийн хүмүүс гэдэг ийм байдлаар ингээд ерөнхийдөө ийм үнэлгээ хийж байгаа. За ингээд аваад үзэх юм бол ер нь энэ маань яг хэрэгжихэд тухайн байгууллагын санаачлахаар бас явж болох зүйлүүд бас байна. За зайлшгүй төрөөс мөнгө гаргаж хийх зүйлч бас байна, тий. За тэгэхээр энийг бид нар хүртээмжийн хуулиар хэрэгжүүлэхэд явсан зарим байгууллагууд өөрсдийнхээ санаачлахаар гаднаас гарах одоо орцоо тий шатаа ингээ янзлж байгаа зүйлүүч байна. Гэхдээ зарим нь ямар нэгэн байдлаар хийсэн ч гэсэн нөгөө нэг тухайн хүндээ зориулагдсан биш хэлбэр төдий хийж байгаа ч ажил байна. Стандарт хамаагүй гэсэн. Өөрөөр хэлбэл стандарт байхгүй. Тэгэхээр барилга бот байгуулалтын яам болон төрийн бус байгууллагууд энэ стандартыг хэрэгжүүлэх нөгөө талаар хүмүүс ямар хэрэглээтэй вэ гэдгээ одоо бас мэдэрхэн тухайн байгууллагын хамгийн гол ажил. Гэхдээ энийг болвол бид нэр яг цаг хугацаа төдий хугацаанд гэхгүй аль болох сайжруулахыг хамгийн гол зорилттой болгож байгаа. Энийгээ салбар хооронд уялдуулж сайжруулъя гэсэн юм бодолтой байгаа. Үндэсний хэмжээнд бол энэ чуулган дөрөвт удаага зохион байгуулагдаж байна. Өмнөх 3 жилийн чуулганы дараах үр дүн ер нь ямар хөө гарсан бол бид нэр ингээд нэг өдөр 5-6 цолоо цуглаад улсын хэмжээнд асуудлаа яриад идэг. Гэтэл энэ бүхний ард хөгжлийн бэрхшээлтэй иргэд тулгарч байгаа ганц нэг асуудлууд бас шийдэгдэж байгаа нь хамгийн гол байдаг байх л та. За ер нь манай хөгжлийн бэрхшээлтэй төрийн бус байгууллагууд бас цаг хугацааны хувьд өөрсдөө бас тодорхой хэмжээгээр чадварчиж байгаа гэж хэлэхэд болно. За төрийн бус байгууллагууд анх одоо бид өөрсдийнхээ эрхийг хамгаалбаар энэ конвенцэд нэгдэх Монгол улс одоо нэгдэж хүлээж авлаа. Энэ Чонын стратегийг авах хэрэгтэй гэхэд авлаа. За тэгээд өмнөх чуулганаар бол гол нь өөрсдөө хуультай холбоо гэдэг зорилгоо тавьсан. За тэгэхээр 16 онд бол хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг баталсан байгаа. За баталсан хуулиа одоо бид нэр ингээд дагнаад хэрэгжүүлж одоо хуулийн заалт тус бүрээр нь хэрэгжүүлэхийг бол гол зорилгоо тавьж байна. За тэгэхэд хамгийн түрүүн одоо ерөнхий сайдын зөвлөл дэргэд одоо орон тооны бус зөвлөл гэж байсан хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах. За энэ орон тооны бус зөвлөлөөс одоо энэ хүмүүсийн асуудлыг одоо бие даасан төрийн байгууллагатай бай гэдэг хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар байгуулсан. За өмнө нь бол яг нийгмийн хамгааллын чиглэлээр, эрүүл мэндийн чиглэлээр одоо хөдөлмөрийн чиглэлээр гээд тус тусын нөгөө нэг байгууллага агентлагийн яам дээр очиод ингээд үйл ажиллагаа нь явагддаг байсан бол одоо агентлаг дээр энэ маань салбар дундын зохицуулах
учраас энэ удаагийн нөгөө нэг чуулганаас гарч байгаа зөвлөмж шийдвэрийг хэрэгжүүлэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болон төрийн бус байгууллагууд хамтын ажиллагаагаараа хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж ингэж үзэж байгаа. Чуулганд төр засгийн удирдлагуудыг төлөөлж улсын хурлын газраас ер нь хэр олон хүмүүс оролцож байна? Ер нь чуулганыг нийгмийн бодлогын байнгаараа бас хамтран ажиллаж бас чуулганы зохион байгуулж байгаа. Мэдээж манай хөдөлмөр нийгмийн хамгаалал яам. За тэгээд Монгол Улсын ерөнхийлөгчийн зөвлөх бол ерөнхийлөгчийн илгэлтийг үндэсэн байгаа. За мөн ерөнхий сайдын одоо мэдээллийг өгсөн байгаа. За ингээд ацгаар ер нь нийгмийн бодлогын бодлого болон соёлын шинж ухааны байнгын орооноос одоо Гамболд гишүүн ирж одоо нийлтийн үг хэлж ингэж чуулганыг нээсэн байгаа. За тэгэхээр мөн тодорхой хэмжээгээр бүх яамдуудыг олуулж оролцуулсан байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд холбоотой бүх яамдыг ер нь бүх яамд л мэдээж оролцсон. За тэгээд дээрэс нь агентлагуудыг бас урьж оролцуулсан байгаа. Жишээлбэл одоо зам тээвэр харилцааны одоо зохицуулах орооч гэдэг юм уу тий. Ингээд уучлаарай нөгөө харилцаа холбооны зохицуулах орооч гэдэг юм уу тий. Мөн бусад одоо мэрэгжлийн одоо өвчин мэрэгжлийн нөгөө за эрүүл эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисч гэдэг юм уу. За мөн одоо багшийн хөгжлийн төвч гэдэг юм уу тий. Ингээд эрүүл мэндийн хөгжлийн төвч гэх шиг ингээд нөгөө өөр өөрийн нөгөө нэг холбоотой байгууллагуудыг бас урьж оролцуулсан байгаа. Энэ хилцүүдэлэг дээр ягаад нөгөө одоо хөгжлийн бэрхшээлтэй хүний одоо групп тогтоохоос өсвүүлээд тий. За мөн эрүүл мэндийн үйлчилгээ авах, нийгмийн хамгааллын үйлчилгээ авах, за нөгөө талаар одоо боловсролын асуудал гээд бүх зохицоороо яригдах учраас энэ дээр төрийн бүх байгууллагууд бол уялдаатай оролцож байгаа. Одоо манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд ер нь хэр олон байдаг юм бэ? Энэ төрийн бус байгууллагууд болоод төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо ер нь хэрэг байдаг юм бол тус тустай ажил хийх биш нэгдээд нийлж одоо дуу хоолойгоо өргөх юм бол их том ахиц гарах байх гэж бодож байна. Энэ удаагийн чуулганы бидний бэлтгэсэн байдал бол ердөө төрийн бус байгууллагуудтайгаа хамтраад дахин хуралдаад ерөөсөө хувь одоо жишээлбэл нэг сонсголгүй иргэдийн холбоо гэх зөвхөн сонсголгүй иргэдийн асуудлыг биш. Ерөнхийдөө бүх нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг ярих гэж ингэж төрийн бус байгууллагууд маань бас нэгдэж чадсан. Ерөөсөө одоо нэгдээд бид хэд бол ийм асуудлаар зөвхөн ганцхан одоо нэг төрлийн бус нь босоод би зөвхөн ийм байна миний хууль хэрэгжихгүй байна гэхгүй бид нар нэг нь одоо хуулийн хэрэгжилт нөгөөх нь конвенцийг хэрэгжилт нэг нь төрийн бусын хамтын ажиллагаа тий нөгөөх нь одоо нийгэмд үзүүлж байгаа одоо нийгмийн хандлагыг яаж өөрчлөх үү гэдэг ингээд тус тусдаа нөгөө нийт одоо малгай сэдвээ авч яриад төрийн бусууд маань харьцангуй нэгдэж ажилласан. За Монгол Улсын хэмжээнд ер нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй яг одоо хүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бараг 600 төрлийн бус байгууллага одоо ийм их авсан байдаг гэж байгаа. Гэхдээ өнөөдөр тогтвортой үйл ажиллагаа явуулдаг одоо 60 гаруй төрлийн бус байгууллага бол байна. Яг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бидэнтэй одоо хамтран ажилладаг гэж хэлэхэд болно. Чуулганд оролцож байгаа 500 гаруй хүнийг хэрхэн яаж сонгож авсан бэ? За ер нь аймагаас бас төлөвлөж ирсэн байна. Ер нь аймагуудаас одоо нөгөө цаг агаарын бэрхшээлээс болоод ирэхгүй байх вэ гэж бодсон. Харин харьцангуй бүгдээрээ ирж оролцлоо. Тэгэхээр аймаг болгоо ирж оролцсон. Аймгийн одоо орон тооны бус зөвлөлгээ засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцдаг. Тэн дотор одоо нийгмийн бодлогын хилцээний дарга ажилтнтайгаа за мөн хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга, хүүхэд гэр бүлийн газрын дарга хөдөлмөр халамж үйлчилгээний дээр байдаг одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэрэгчлэлтэн гэдэг ингээд төрийн 5 хүн за мөн тухайн аймагт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг төрийн бус 5 хүнийг оролцуулж байгаа. Төрийн бус байгууллагын энд одоо ямар ч бэрхшээл байж болно хамгийн гол нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж төртөөгөө хамтран ажилладаг нөгөө талаас одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхаа эрхийг хамгаалж чаддаг. Ийм одоо 5 төрлийн бус байгууллагыг сонгож явуулаач гэгээд хөдөлмөрийн нийгмийн хамгааллын сайдын одоо 10 хэсэгтэй алтан бичиг очоод аймгийн засаг дарга нарт за ингэсний үндсэн дээр бол сонгогдол ирж байгаа. За Улаанбаатар хотод бол бид бүхэн сонгохдоо одоо бидэнтэй хамтран идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудаа тодорхой одоо тоон квот өгөөд хооронд нь ярилцж байгаа. Танахаас одоо тэдэнгүй оролцвол одоо болох нөхцөлтэй гэдэг үндслэлээ бүгдээрээ ярилцж байгаа. Тоогоо ингээ хувааж аваад ер нь оролцсон одоо аль илүү нээлттэй өөрсдийн энэ оролцоог нь хангасан байдлаар сонгосон гэж хэлэхэд байна. Өнөөдөр хэдэн цаг хүртэл үргэлжлэх вэ? Чуулган өнөөдөр бүтэн өдөр үргэлжилнэ. Орой 17 цагаас хаалт хийх ёстой. За маргааш бид бүхэн бас
хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон бусад хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яамнаас санаачлан ирсэн бас нөгөө төрийн байгууллагуудаа бас чадваржуулах сургалтыг зохион байгуулна. Төрийн бус байгууллагуудаа бас тодорхой хэмжээгээр өөрийнхөө одоо тус тусдын үйл ажиллагааны чиглэлээр уулзалт, ярилцлага бас юм зохион байгуулж ажлын туршлага солилцох ийм зүйлүүд бас ингээд үргэлжлээд явагдах юм аа. За цаг зав гаргаж бидний урилгыг хүлээн авч ярилцлаганд орсон танд маш их баярлалаа.